3 дэлгэнд дээр сүгээд харуулсан сонсож байгаа хэрхэн танд өглөөний мэндийг хүргэе. 7 цаг 12 минут болж энэ Улаанбаатар хотод за радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхоо Гүнжин Батнар хамтраад дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болсон байна. Өглөөний мэнд Аргун. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монс хүнсийн увдист өтгөрүүлсэн багшуу хамтран ажилланаа. За мөн Жигүүр Гранд группийг хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden-аас хамтран ажиллах болно. За өнөөдөр 2025 оны 5 сарын 28-ны өдөр төхөж байна. Ийхүү он гараад 148 дахь өдөр төхөж байна. За он дуусахад 217 өдөр үлдсэн байна. Өргөжлөлтэй цаг агаарын мэдээлэлтэй танилцдаг хэдүүлээ 7 цагийн байдлаар гадаа 18 градусын дулаан ба шүү дээ. 18 гоё л шүү дээ. Өглөө машиндаа суусан чинь машины 16-ыг зааж исэн. Тэгээд нэлийн дулаахан байна да гэж бодсон чинь одоо бүр 18 болсон байгаа маань. За тэгэхээр өдөртөө 25 градусын дулаан, шөнөдөө 3 градусын дулаан дуусгалгаанд аадар бороо орно гэсэн байна өнөөдөр. Тэгэхээр гэрээсээ гарч байгаа хүмүүс шүхрээ аваагараа бороо орно гэдэгтээ анзаарахтай хуцалж гараарай. За маргааш буюу пүрэв гарагт өдөртөө 21 шөнөдөө 4 градусын дулаан бол баасан гарагаас сүүтэрч эхэлж ийн өдөртөө 14 шөнөдөө 3 градусын дулаан. За харин бям гарагт өдөртөө 18 шөнөдөө 6 градусын дулаан бол ням гарагт өдөртөө 20 градусын дулаан байх нэ. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхээр өнөөдөр 5 сарын 28-нд ямар тэмдэглэлт баяр болж байгаа тухай ярьцгаая. Өнөөдөр дэлхийн халиуны өдөр юм байна. Халиу гэж амтан тий? Халиу гэж амтан. За Монголд бол голын халиу гэж байдаг. Суусрын овгийн махчин амтан. За ер нь Европ Азид тархан нутгалдаг бол Монгол цөөн тооны халиу халах голд бол амгалантаас улсын хил хүртэл шишгэд хоолт одоо тэнгисийн шишгтийн бэлчрийн улсын хил хүртэл бас нутгуудаар цөөн тооны халиу байдаг юм байна. Шишгэд гол гэдэг нь хааны? Шишгэд гол гэдэг нь зүүн тишээ. Зүүн тишээ гэж би ойлгож байгаа. За энэ шишгэд гол нь бол хойшоо юм байна шүү. Нөгөөх нь бол халах гол гэж ярьсан. Шишгэд гол гэдэг нь бол Монгол Оросын холбооны улсаар одоо дундуур урсдах гол юм байна. За Монголын Хүсгэл аймгийн баруун хойд хэсэг за хордол сардгийн улаан тайган нурууны жижиг нуруунаас урсан гардаг ийм голыг шишгэд гол гэдэг юм. Тэгэхээр ер нь бол их ховор тооны за нэгэн цагт 20хан халиу үлдсэн байсан гэж ярьдаг. Ийм маш ховорцсан амьтан байдаг юм байна. За тэгэд халиу бол ийм хамгийн ийм хөөрхөн амьтдын нэг гэж би боддог. Манай найруулагч одоо халиуны зургуудыг үзүүлэх байх. Тэгэд халиуд хэдэн гоё зан чанарууд үнэхээр хайр хүрхэхийн аргагүй тийм гоё зан чанарууд байдаг. Хамгийн инээдтэй бөгөөд хөгжилтэй нэгэн халиуны одоо дадал зуршлан гэх юм уу? Гар гараасаа хөтөлцөж унддаг гинэ. Одоо энэ зургийг харуулж. Тийм үү яас өөрхийн. Унтахтаа вандаа ингэ тийм бах та. Тийм энэ ингээд за ихэнхдээ бол ээж болон золцгууд нь хоорондоо гараасаа барьцдаг. Танихгүй халиунууд төрөл хоорондоо ингэж нэг хаяа нэг нэгнээс холдчихгүй тулд ингээд нэг нэгнээс хөтлөд ярьдаг гэж байна. За халиуны их хүрийн харилцаа гэдэг бол ер нь амтны аймаг дундаас хамгийн хайр хүргэм харилцаа байдаг. За халиу бол өөрөө их тийм тоглох дуртай, их тийм хайр инэрлэр дүүрэн амтан байдаг юм байна. Тэгэд ингээд зулцгуудаа ингээд инхрийлж байгаа бичлэг за зүгээр тэгээд дуус жинхэнэ хайрыг илэрхийлдэг. Яг би Тэгэд ингээд голоор өвж явахдаа дээрээ зулцгаа өөрийнхөө илхэн дээрээ зулцгаа тавьчихэл нөө зулцганстай үнэн жаргалтай харагдаж байгаа зү. Харин тийм өөр ингээд энэ хорвоо дээр ийм амар тайван унтаж болох газар ер нь бол ингээд ээжээ өрөөс өөр хаана байх вэ? Тэгээ энэ хараад ингээд тэврээд ингээд инхрийлээ л гэм билээ их хөргөм. Тэгээ халиу тэгээд бас их олон зүйлээр одоо хүнтэй төстэй ч юм уу их тийм сонин зүйл үйлдэл ажиглагддаг юм байна. Одоо зуршлууд. Халиу ховорхон юу яадаг? Одоо зэвсэг ашигладаг ховорхон амьтдын нэг гэж явдаг юм байна. За халиуд өөрийн дуртай хайртай чулуу гэж яддаг гинэ. Тэргээ сугандаа нуучдаг гэж байна. За энэгээр янз янзын одоо энэ чин дун хисаа хагалж идэхин тулд энэ чулуугаа л ашиглаад буцаагаад яг тэрийг л дахин ашигладаг. Энэ зэвсэг ашигладаг цөөхөн амьтдын нэг юм байна. За энэ утгаараа үнэхээр сонирхолтой. За мөн дээрэс нь гжигдэхэр инээдэг амьд. За тийм амьтад ховор байдаг юм байна. Халиу гжигдэхэр гжигдүүлээд инээдэг гэнэ. Хөөх юм аа. За энэ гайхамшигтай сайхан амьтад их ховордож байгаа. За яагаад тэгэхээр халиуны одоо халиу бол бусад ийм хүүтэн газар усанд амьдардаг амьтдыг бол ийм өөхөн давхрах гэж байхгүй. Тийм учраас маш зузаан ийм юунаас үснээс үс чухал байдаг. За тийм учраас халиуны одоо үс бол үс арьс бол ерөөсөн маш үнэтэй, маш дулаахан юм ховор үнэтэй зүйл болдог. Тийм учраас халиуг
маш ихээр агнадаг. За тэгээд Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш бүр хуулиар хатуу хэрэгэлсэн дархалсан амтан гэж явдаг. Ус дахь хоёулд орж байгаа зэрлэг амтан ургамлын зүйлийн олон улсын худалдааны тухай 73 оны конвенцийн 1-р хавсралтад инхүү орсон байдаг. За тэгээд хамгаалтанд аваад одоо инхүү үржүүлэх гэж оролдож байгаа. За тоотлох нь бол сүүлд нэмэгдсэн тухай бол хараахан би сонсоогүй. 70-аад оны сүүлчээр бол ямар ч гэсэн Монголд 20хан халиу байсан гэж тооцож байгаа юм байна. За тэгээд дээр үеэс бол хайр хамгүй агнсан хүн байнга нутгалдаг том галуудын татанд аль хэдийн устж зэлүүд нутагт хитгэн цөөхөн үлдсэн байгаа нь энэ юм байна. За тэгээд халиуны бас нэг онцгой зан чанарын байгалийн жинхэнэ одоо мэрэгчлэтнүүд гэж үзэж болно. Хэрвээ халиу байгаа гол байвал үнэхээр тунгалаг гол байна гэж тооцох хэрэгтэй байна. Ус нь үнэхээр зэвэрхэн тунгалаг байгаагийн илэрхийлэл гэж үздэг. Ер нь бол их тийм нутаг голгомтгой гэх юм уу? Хамгийн гоё сайхан газар л очиж зинг усанд очиж амьдардаг тийм юм байна. За тэгээд энэ дэлхийд даяараа ер нь зөвхөн Монголд ч биш дэлхийд даяараа халиу үеийнхүү ховордож байгаа. Тэгээд энийг ховордуулахгүй тулд энэ одоо халиуны одоо жишээ нь арьсаар хувцс ингэж хийгээд авчирлаа гэхэд үгүй шүү. Энэ бол үнэхээр ховор гэдгийг ойлгуулж яах нь их чухал юм байна. Тэгэхгүй бол ферми аргаар үржүүлт юм бол гадны улсуудад. За одоо би бас тэрийг нь бол нарийн сайн мэдэхгүй байна. Халиуны одоо хувцс одоо хэр гэдэг юм бол шүүб мөв те. Юу нөгөө ферми аргаар үржүүлдэггүй бол яг энэ төрлийн хувцсыг өмсөхөд бас жоохон хэцүү юм бэ тий. Уг нь бол ихийг хүслэг ангиж дандаа нөгөө ферми аргаар үржүүлээд одоо нөгөө юуг нь авдаг болсон юм билээ шүү дээ. Үсийг ашигладаг болсон юм билээ шүү дээ. Яг тэгдэггүй байглаас нь барьж ингэдэг бол жоохон муухай. Энд тэ хөөхөн зураг тий. Яг одоо энэ лайвын гол харагдаж байгаа. Юу л болгол зэрэндээ гарч ирээд идэв. Инстэй игтүүтэй зураг шүү. За энэ амтныг бол халиу гэдэг юм байна. Бүгдээрээ бас энэ бичлэгүүдийг үзчихлээсэн баг. За халиу Монгол халиу бол Америкт бас халиу байдаг, ер нь Евразид халиу байдаг. Монгол халиу Америк халиуг бодвол чихэн арай хол юм билээ. За сүүл нь арай урд. Тэгээд жоохон зарим зүйлэр тийм үеүн хүзүүн арай богиновтор гэд жоохон өөр. Бусдаар за энэ царай мань харчаач тийм. Хайр үргэлж. Далайн халиу илүү том сагалгаар хөвж явдаг бол голын халиу жижиг биетэй шувуу шиг дуугардаг бас халиуг гаршуулж хүмүүс их тижээдэг хүнд их амархан тасдаг элэг зантай гинэ гэсэн мэн. Гэхдээ энэ харин тийм билээ. Ингээд нэг юм бүр нэг игдүү үргээд тижээчмэр амьдрах байдаг бол халиуг л тижээчмэр юм лээ. Өөрөө их тоглох дуртай гинэ ядаж яат нь. Надтай бол vibe их нийлгэлээ. Ер нь ингээд нэг юм эрхлүүлэх хэрэгцээ гэж байдаг шүү дээ. Тэр хоёрыг хоёулын ил барыг хангачиж болохоор юм шүү дээ тий. Айгүй ихтэй хөөх юм шүү дээ. За хамтран ажиллагчаа бид хоёр танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ Монос хүнсийн овдост өтгөрүүлсэн барагшуун хамтран ажиллаж байна. За 100 цаг ирлээ. Дагаад харшлын үйлэрч гэсэндээ ирлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр дархлаагаа дэмжингээ харшлаас үрсэн сэргийлэх юм хүсэлтэй байгаа хүмүүстээ овдост барагшууныг сонгож хэрэглэхийг зөвлөсөн байгаа маань. За энэ яаж юм гэхээр байгалийн гаралтай олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн барагшуун таны биеийн дархлааг дэмжиж харшлын шинж тэмдгийг зөвлөнө гэж. Хоёулаа нөгөө нэг гүдэг өвөө гэд артнаагийн талаар ярьж байсан шүү дээ. Артаагаа одоо 92 настай. Тэгээ 92 нас хүртэл ерөөсөө ийм нөгөө 92 сая өрсөн юм аа. Тий, сая 92 өрсөн шүү дээ. 91 жүрлөө. Тэгээд ерөөс ийм нөгөө Европын ийм тан хэрэглэхгүй гинэ. Ерөөс ийм тан хэрэглэхгүй хоёул ярьж байсан шүү дээ. Тэгээд юу хэрэглэдэг юм болоо гэсэн чинь би дархлаагаа дэмжих зорилгоор барагшуу хэрэглэгээ л гэсэн. Тэгэхээр чи ярьж байсан юм уу надад? Үгүй хоёлаа нөгөө нэвтрүүлгээр ярьж ирсэн шүү дээ. Тэгэж үгээр нь би Раднаа өвөг таньдаг болж таарсан. Манай найзын өвөн юм билээ ч төрсөн өвөн. Тэгээд өчигдөр найзтайгаа таарчаад чи харин яриа л л ярьж ирсэн. Тэгэхээр чин яа 92 наснда тэгээд гүйжлээдэг. Бас үнэхээр гайхамшигтай. Нэрээ хүн нэг мөрөөдөл гэж байдаг бол яг нэг 92 наснда юм болчихсон гэж. Үнэхээр мөрөөдөхөр юм лээ тий. Тэгээд ийм байхад таны дархлааг за таны бие биелдрийг ийм гоё эрүүл чирэг байлгахад нь барагшуун туслана гэж ойлгож болж байгаа. За барагшуун өргөслийн эсрэг дархлаа тэнцвэр зөвлөх үйлчилгээтэй учраас харшлаа сэргийлэн хам шинжийг нь намжаахад туслах үйлчилгээтэй монголчууд барагшууныг ясны бэртэл гэмтэл болон ясны төрөл бүрийн мессаслын дараах хэмжүүлгийг дэмжих байдлаар түгээмэр хэрэгжилж ирсэн тийм ээ. За гэвч барагшуун хүний биеийн өдөр тутамдаа зайлшгүй авч явах хэвээр эрдэс байцыг өөртөө ихээр агуулдаг олон төрлийн хүчнийг ангахад тусалдаг. Зөвхөн нөгөө ясанд хэрэглэн гэсэн үг биш л дээ. Маш олон төрлийн ийм ашигтай ургамал ээж таарсан. За одоо харшил гэдэг бол өстой янзын хайшаа харж чаддгүй үнэхээр хэцүү байдалд байдаг. Харшлын энэ үйлрэлт бол харшлыг зөөлөх ямар ч хамаагүй аргыг хүмүүс хайж яадаг. За тэгвэл барагшууны санал болгож байна. Энэ эртний одоо үр дүн нь одоо олон жил
дамж орж ирсэн юм одоо юу штэ тий. Уламжлалт маягийн юм гэх юм уу? Тийм ээ. Тэгээд Монсынхан хамгийн гол нь бараг шүүнийг яг ийм нэг вакуус шиг уухад бэлэн байдлаар савлцсан. Тэгээ энэ аягүй гоё юм биш үү? Яг эвтэйхэн. За тэгэхээр худалдаалагдах газрын хувьд бол Монсын бүх эмийн сангаар худалдаалагдсан мөн эмийн сангаас бусад эмийн сангаас авах боломжтой 1818-83 дугаарт холбогдоод хөргүүлж авах бас боломжтой юм байна. За утасны дугаар нь 8853 тэгээс 99 80 40 80 18 гэсэн дугаараар Facebook-с Monos Foods гэж хайх юм бол аль биесны хуудас нь гарч ирээд мэдээллийг авч болно. Манай нэвтрүүлэгтээ Монс хүнсийн увдэст өтгөрүүлсэн барагшгүй хамтран ажиллаа. Баярлалаа. За өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүнийг л яриа. Нэг хүний намтруу бичсэн чи бүр үнэхээр сонирхолтой санагцсан. Джеймс Бонд цувралыг бичсэн Ian Fleming гэдэг хүний төрс өдөр юм байна. За энэ Джеймс Бонд гэдэг цувралч юм яг аль биесны 25 ангитай юм байна шүү дээ. Амар олон байна тий. Тэгээд энд нь зөндөө олон юм юунууд яг Джеймс Бондын дүр тоглож байсан хүмүүс байгаа. Аргун яг хинд нь илүү дуртай. За миний Джеймс Бонд дуртай дүр юу л ах та Шон Коннор хэлэх юм болоо даа л гэж. Бараг хамгийн ихний дүрүүд нь юм биш тий. Эхний ангид тоглосон. Дараа нэг Пирс Броснон явсан. Тэрний дараа Крейг Дэвид. Пирс Бросноос өмнө бараг 2 хүн дундуур нь орж ирсэн юм билээ тий. Пирс Броснон тэгээд Даниэл Крейгийн өмнө бас нэг хүн байлуу да. Ямар ч гэсэн айгүй олон хүн л тоглож ирсэн юм бэлээ. Нийтдээ 25 зурвал байсан гэсэн. Тэгээд Джеймс Бонд ч нөх хүн болгоно айгүй дуртай цуврал шүү дээ тий. Тэгээд энэ цувралыг бичсэн хүн ямар сонирхолтой амьдралаар амьдэрсэн талаар өндөр ярих гэж байна. За 1908 оны 5 дугаар сарын 28-нд Их Британий Лондон хотод төрсэн хүн байт юм билээ. Тийм язгууртан баян гэр бүлийн хүү. Гэхдээ баяа л үү байлаа гэдэг нэг юм эрх тайх хөл ерөөсөө өсөөгүй юм билээ. Гэхдээ ер нь жоохон ээжтэйгээ юм нэг жоохон зөрчилтэй байсныг нь харахаар жоохон эрх байсан ч гэж магадгүй ч юм шиг эрхлээс илүү жоохон дураараа ч юм уу. За аав нь болохоор парламентын гишүүн, за ээж нь гэрийн эзэгтэй байсан. Тэгээ хүүгээ маш хатуу аргаар хүмүүжүүлдэг байсан гинэ. Ер нь бол чи хөөхөн байлаа гэд яах юм ухаантай хэрсүү байх ёстой шүү л гэдэг нэлээд царайлаг айгу бужигнуулдаг хөөс юм шиг үлээ. За 9 настайд нь аав нь баруун фронтод Германы их бууны суманд төртөөд амь өргөцсөн. Тэгээд тухайн үед нөгөө Winston Churchill ингэжсэн юм билээ. Times сонд бүр аавтан зориулаад тийм нөгөө эмгэглийн нийтлэг биччихсэн. Тэгэхээр энэ бол яалтчгүй аав нь нөлөө бүхий язгууртай ийм гаралтай хүн байсан юм билээ. Тэгээд ааваас нь гадна ер нь энэ Флемингийн ах トゥ ус бүгдээрээ дайнд оролцож явж байсан хүмүүс ах Петр гэдэг нэг хүн байгаа. Энэ бол түүний одоо яг ингээд энэ Джеймс Бонд цувралаа бичгээд ингээд айгүйх инспирэшн авч байсан, урам зориг авч байсан баг дөрүүдийнх нь нэг гэж хэлж болохоор юм хүн байгаа байхгүй юу? Дэлхийн 1-р дайнд нууц ажиллагаа гүйцэтгэж байсан хүн байд юм байна. За тэгвэл хоёр дүү нь болохоор хоёулаа 2-р дайнд оролцож байсан. Тэгээд ингэж явахдаа нэг дүү нь шархаваад тэгээд шархаад даалгыг насарсан юм билээ. Тийм болохоор ер нь бол Флеминг багаасаа яг ийм нөгөө дайны талбарын талаар хүмүүсийн үглийн талаар айгүйх боддог юм хөөс юм байна л да. За 1921 онд Флеминг нэр хүндтэй Итон гэдэг ийм коллежид элсэж орлоо. За энэ тест бужигнуулсан байгаа байхгүй юу? За царайлаг, баян, тэгээ спортод авьяастай байсан байгаа байхгүй юу? Дээрээс нь ингээд сургуулийнхаа сэтгүүлийг ингээ өөрөө гардаад биччихдэг. Тэгээ октод хойноос нь ингээ шуурал бүр үнэхээр ийм царайлаг байсан. Тэгсэн чинь гэрийнх нь үйлчлэгч ээжд нь ингээ өглөж ихэлсэ. За хитрхи охин олон гэрээр эргэлдээд байна. Амар хэцүү ингээд. Юусе амар үнэтэй машинаас сольж унаа л ингээд энэ тэнэгөр ингээд тинээл ах өөр ерөөсө хичээлэхгүй. Яаж яахт нь үсээ бүр гялтайтал тосолчих юм аа гэл ингээд стил алдчихгүй. Тий. Ингээд нөгөө нэг өөрчлөгч нь ээжд нь гомдлоод эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь ээж нь за ер нь л энэ хичээл хийхгүй буруу тийш яваад ингээд сургуулаас нь гаргаад цэргийн академид оруулсан юм байна. Тэгсэн чинь жил хүрэхгүй хугацааны дараа цаадах чинь бэлгийн замын халдварт хүчин тусчихсан. Тэгээд өвчнөөхөө улмаас цэргийн албанд томилогдож чадаагүй. Тэгээд 1927 онд сургууль орхисон байгаа байхгүй юу? За ингээд нөгөө хөөрхөн ээж нь хүүхэд нь ингээд юуг болчлоо. Сургуулигүй болчлоо. Энэний дараа бүр ингээд хоёрч сургуульд оруулах гэсэн боловч юусоо сурж өгөхгүй манай хүн. За ядаж сургууль сурахгүй юм бол чи гадаад яманд ажилд оруулчихъя гэд ингээд нөгөө угаасаа язгууртай айл юм болохоор нэр нөлөөгөө ашиглаж агаад ингээд танил талаа ашиглаж агаад оруулах гэж гүрээсэн байгаа байхгүй юу? Тэгээ ингээ шалгалтыг нь бол өгсөн, шалгалтандаа бол тэнцсэн. Тэгсэн чинь нэг бүсгүүтэй танилцаад нөгөөтгөн төгөөсөө тавиад ажиллая гээгүү. За ингээд ээж нь дахиад хөөцөлдөж жагаад нөгөө Reuters агентлагийн сэтгүүлч редактораар ажилд орсон юм байна л да. Ингээд нэг санаа амарлаа. За ямар ч байсан ажилтай төрөлтэй болчлаа гэд. Тэгсэн чинь ер нь л ингээд ээж нь өөрийнх нь дургүй ажил шахаад идэг гэсэн юм шиг байгаа.
1930-ад он гэхэд эндээ бас ингээд ажиллахаа болцсон Reuters агентлагта. Тэгээд 1933 оны 10 сард яасан гэхээр банкны салбар руу орж үзэж байгаа байхгүй юу? За дараа нь хувьцааны брокероор ажиллаж эхэлж байгаа. Гэхдээ энэ банк болон хөрөнгөний зах зээлийн айл ал салбарт энэ хүн бүр ерөөсөө амжилт гаргаагүй. Өөрөөр хэлэх юм бол одоо бүр ингээд 35 он хүртэл ерөөсөө энэ хүн юу хийх ёстой, яаж амьдрах ёстой гэдгийг ойлгоогүй яваад байгаа байхгүй юу? За ингээд 1935 онд Флеминг Австрид ингээд санаар голгож явж байгаад Морел Райт гэдэг юм бүсгүйтэй танилцлаа. Ингээд энтэйгээ бүр ингээд ээлжид. Тэг ер нь бол ээлжид. Гэтэ энэ хүн түүний хувьд бүр ингээд айгүй онцгой эмэгтэй байсан юм шиг байгаа. Яагаад гэхээр Джеймс Бонд цуврал дээр гардаг ихэнх дөрүүд энэ эмэгтэйгээс нөгөө нэг гол их сурвалжаа авсан гэж үздэг юм билээ л дээ. Эмэгтэйчүүд нь. За тэгэхээр айгүй урт хугацааны ийм харилцаа үүсгэчээд тэгээд 1944 онд харамсалтайгаар Лондон хотод маш амар бөмбөгдөлт болсон. Энэ үеэр түүний хайртай эмэгтэй Морел Райт гэдэг энэ эмэгтэй амь өргөцсөн байт юм билээ. Тэгээд Флеминг маш хүнд ууг гашууд автсан гэдэг. Тэгээд ер нь бол хожимын зохиолуудад төрслөгдөж байгаа маш олон эмэгтэй дүрийг сайн сайхан чанаруудыг нь гой үзэсгэлэнтэй чанаруудыг нь энэ Морел Райт гэдэг эмэгтэйд шингээж дүрсэж өгсөн гэж намтар судлаачид үздэг юм билээ. За 4 жилийн дараагаар нэлээд ууг гашууд автаж явж байгаад Ан Онел гэдэг ийм бүсгүйтэй харилцаа тогтоосон. За энэ эмэгтэйн жинхэнэ нэр нь болохоор Чартерис гэдэг. За энэ эмэгтэй бүр зүгээр бас л амар бужигнуулт эмэгтэйсэн юм шиг байгаа. Хожимны энэ эмэгтэйтэйгээ гэрэлсэн л дээ. Гэхдээ аан тухайн үед шүү дээ 3 дугаар бараан Онелтэй гэрэлсэн байсан ийм эмэгтэй байхгүй юу? Нөхөртэй. За нөхөрсөн салгаатай гэрэлчих юм. Тий. Гэхдээ нөхрийнхөө хажуугаар шүү дээ Daily Mail сонины өв залгамжлагч Эсмонд Хармсворт гэдэг хүнтэй бас давхар ингээ харилцаа үүсгдэг. Ийм хүнтэй 3 дахь нь болоод ингээд харилцаа үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээд ямар ч байсан сүүлд энэ хүнтэйгээ гэрлээд энэ өрний хөвгтөд олсон л гэдгийг мэлээ л дээ. Тэгээ ер нь бол нөгөө Джеймс Бонд маш сайн цуврал болсон гэж үздэг. Ер нь бол ийм тагнуултай киноны кинонуудын одоо загламаас эцэг гэх юм уу те ингэж үздэг юм байлаа шүү дээ. Тэгэхээр Флеминг яг өөрөө энэ салбарт маш амжилттай ажиллаж байсан учраас энэ цуврал амжилттай болсон гэж үздэг юм билээ. Өөрөөр хэлэх юм бол бодит түүхээс идэвсэн гэж хэлэх гээд байна л да. За ингэж бүтлгүүтэж явж байгаад карьерийн хувьд тийм ээ бүтлгүүтэж явж байгаад 1939 оны 5 дугаар сард Британий тэнгисийн цэргийн тагнуулын газрын захирал адмирал Джон Годфри гэдэг энэ хүний хувийн туслахаар нь Флеминг ажиллаж эхэлж байгаа. Одоо энэ л өөрийнх нь нөгөө нэг багаас нь сонирхсан дайнтай холбоотой, тагнуултай холбоотой ийм ажил болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд ээжийнхаа нөгөө нэг хэлснээр явахгүй байж гүрэж байгаа. Тэгээд эцэст нь ээжийг нэг юм ялсан юм шиг байгаа. За ингээд цэрэг тагнуултай холбогдож нэрд гарах эхлэн тавигдсан гэж үздэг. Годфридтэй ажиллаж байхдаа түүний нууц нэр нь 17F гэдэг юм нэртэй байсан юм байна. За тэгээд нацист Германы эсрэг маш олон ажиллагааг удирсан. Одоо нөгөө нэг Джеймс Бондыг Golden Eye гэдэг тийм анги байт юм билээ шүү дээ. Тэр чинь бүр яг бодит тийм ажиллагаа юм билээ шүү дээ. Нацист Германы эсрэг. Тэгээд тэр ажиллагаанаас өөрөө санаачлаад Джеймс Бондын тэр сурвалыг нь бичсэн гэсэн. Тэгэхээр гих мэтчлээ өөрөө маш олон ажиллагаанд оролцож байсан. Алан Тьюринг чи одоо нөгөө нэг Enigma-гийн кодыг тайлбарлах үнэхээр ингээд нэг хичээгээл нэг хэсэг бүлэг хүмүүс ажиллаж байсан да тий. Алан Тьюрингтэй хүртэл ингээд хамтарч ажиллаж байсан юм хүн байгаа байхгүй юу? Тийм тэгээ бүр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Франклин Рузвельтийн тагнуулын тусгай төлөөлөгч хурандаа Wild Bill Donovan гэж хүн байсан юм билээ. Энэ хүнтэй бас ингээд хамтарч ажиллаж байсан. За тэгээд бас болоогүй. Өнөөгийн тагнуулын төв газар буюу CAI гэж нэрлэдэг энэ байгууллагын яг үндэс суурийг нь тавьсан хүн чинь Ian Fleming гэдэг энэ хүн юм байна. CIA буюу Америкийн CIA гэж байна уу те. Тэгээд энэ чинь өөрөө л Британи хүн. Өөрөө бол Британи хүн. Тийм тэгэхээр ийм олон ажиллагаанд оролцож исэн маш их туршлагатай учраас Джеймс Бонд гэдэг цуврал энэ бол маш амжилттай цуврал болсон гэж хэлж болох юм билээ л дээ. За хоёлоо дэмжээ ажлагчаа танилцуулъя. Дэмжээ ажлагчаар BSB-гийн Super Sale дэмжээ ажиллаж байгаа. Super Sale хямралтай худалдаа 5 дугаар сарын 29-ноос 31-ний дуустал 3 өдөр BSB-гийн бүх бараа одоо урамшууллууд дээр нэмээд 10% хямдарч байгаа юм байна. За бүх дэлгүүрүүд нь орой 21 цаг хүртэл ажилланаа. Утас нь 77 22 2 72. Super Sale зөвхөн BSB гэсэн уриатаагаар BSB дэмжээ ажиллаа. Баярлалаа. За Джеймс Бонд гэдэг энэ хүний талаар ярьж байна. Надад нэрээ бүх цаг үеийн Джеймс Бондуудаас Pierce Brosnan айгуу гоё юм гэж санагдаад идэв шүү дээ. Тийм үү те? Тийм. Нэг тийм нүдэн надад айгуу гоё таалагдаад идэв. Чи нөө Daniel Craig-ийн сүүлийн ангиуд ер нь үзсэн үү? Үзсэн. Тэднээс ерөөс үзэж амжаагүй. Гэтэ бүр ингээд нэг тийм орж шимтэж нөгөө нэг сонирхож үздэг биш. Би одоо ингээд жишээлбэл кино үзэхдээ ч юм уу те дуртай киногоо үзэхдээ бүр ингээд харилцан яриа бүрээр нь ингээд айгуусаа үздэг байхгүй юу? Гэтэ энэ кино бол зүгээр ингээд ороод гараал ингээд хальт хараад идэг кино л доо. Гэхдээ яг ингээд өчигдөр
өдөр бүх цаг үеийн Джеймс Бондуудыг ингээ харьцуулсан чинь Пирс Бросны нүд нь надад айгүй гой санагдсан. За тэгээд дайны жилүүдэд Ян Флеминг гэдэг энэ хүн тагнуулын роман бичих хүсэлтэй байгаа анх найз нөхдөд дуулгаж За би ер нь ингээд өөрөө чинь салбарт айгүй сайн байлаа. Тэгээд ер нь нэг ийм роман биччихмээр байна гэд. Гэтэ энэ мөрөөдлөө маш богино хугацаанд биелүүлсэн гэдэг юм. Анхны роман болох тэр нэг Casino Royale-ыг ерөөсөө сар гарны дотор л бичиж дуусгацсан гинэ. Машинцсан шүү дээ. Машинцсан багаз өдөрт 2000 гаруй бичдэг гэсэн гэж. Тэгэхээр дотор нь нэг юм цугларсан юу байгаад байсан байна те. Санаа гэх юм. Хүсэл байгаад байсан юм уу? Хүсэл санаа цугларсан байсан юм. Бүр ирсэн ингээл буцалхад бэлдээд. Тэгээ 1952 оны 1-р сарын 15-нд Ямак гэдэг Golden Eye гэдэг юм эдлэндээ бичиж эхэлсэн юм байна. Тэнгүүтээ шууд 1 сарын 15-нд бичиж эхэлсэнгүүтээ 2 сарын 16-нд баг дуусчихсан гэж байгаа байхгүй энэ роман нь. Тэгээ өдөрт 2000 үг бичдэг байсан гэж. За тэгээд түүний нөгөө нэг эхлээд ингээд нэг юм гар аргаар бичсэн норог байгаа да. Энэ норгийг нь Times-ны John Howe гэдэг ийм хүн Лондонд яг ингээд шивээд хэвлэхэд бэлдээд тэгээд Джеймс Бондын нарийн бичиг яг ингээд нөгөө нэг дөрүүдийг нь илүү сайн тодруулж за энийг ийм болгоё, тэрийг тийм болгоё гэж ингэж амжуулахад нь бас нэлээд нэмэр болсон гинэ. Тэгээд Casino Royale энэ романы эцсийн норгийн Флеминг ингээд өөрийн найз зохиолч нэг найзтай ингээд үзүүлсэн юм байна. Ингээд одоо ер нь бол ихний зохиол нэлээ нэг тийм хүмүүст ингээд сэтгэлд хүрсэн машин гоё адал явдалтай штэ. Тэгсэн мөртлөнгөөсөө өөрөө нөгөө тагнуулч юм болохоор өөрийнх нь одоо юу гэдэг үзэл бодол байсан юм уу яасан сэтгэл түвшээсээ илмэд бараг алга та гэж хэлсэн байгаа байхгүй. Гэтэл ингээд энэ романы чи уушаал хүн болгоны сэтгэл нь хөдлөөд идэг үстэй хүн үү те. Тэгэхээр яг ингээд тагнуулч хүн өөрийн туршлагатай хүн болохоор магадгүй нэг хэвийн үзэгдэл болчдөг ч юм уу те. Тэгээ найзтай сэтгэл түвшээсээ илмэд бараг алгаа гэж хэлсэн чинь нөгөө найз номын уншиж үзэнгүүтээ хөө эн чи ер нь ирээдүйт юм биш үү. Нилээн газар авчгаар зохиолж штэ гэж хэлээд. Тэгээ хөвлүүлэхээр болсон юм байна. Тэгсэн чи хөвлөлийн газар наавдгүй. Наад ромаа чи явахгүй дээ. Ернийх амар газар авахгүй амжилт олохгүй тэгээд тэгсэн чинь нөгөө Флемингийн ах Петр гэдэг нэг хүн байгаад байгаа шүү дээ тий. Энэ нөгөө нууц ажиллагаа удирдах чинь бас л нэлээ нэр хүндтэй юм хүн байсан юм билэ. Тэнгүүтээ Петр ахын тэр хөвлөлийн газрыг ятгаж хагаад анхны романыг хөвлүүлж исэн гинэ. За Флеминг Джеймс Бонд гэх нэрийг Карибын тэнгисийн шоу судлаач Джеймс Бонд гэдэг хүнээс авсан юм байна. За яагаад гэхээр Флеминг өөрөө багасаа нэг тийм шоу ажиглах хоббитэй нэг юм байсан юм байна л да. Тийм тэгээд ер нь бол өөрийнх нь номын санд тийм шуутай холбоотой шоу судлалын номнууд айгүй их байдаг. Тэгээд Джеймс Бонд гэдэг хүнийг нэлээд юу яасан юм бэлээ өөрөө сонирхдаг байсан юм билээ. Тэгээд анх романа бичгтээ нэг тийм надад нэг тийм жоох уйтгартай нэр хэрэгтэй дээ. Ямар ч нэг тийм анхаарал татсан нэр хэрэггүй. Ер нь хамгийн уйтгартай нэр Джеймс Бонд гэж сонгож өгсөн гэсэн шүү. Одоо чинь Джеймс Бонд бүгд сортын нэ. Сортос идэг дээ. Тэгэхээр яг нэг ийм уйтгартай сонсогдож байгаа нэрийг түүний зохиолууд ингэж гайхалтай амжилуулж чадсан юм байна л та. За нөгөө амжилтгүй болно гэдээсэн ном чинь 1953 оны 4-р сарын 13-нд 10 шээлэн 6 пенсийн үедээ худалдаалагдаж эхэллээ. Тэгээд юм хавтуу хатцтайгаар хэвлэгдээд хавцны зургийг нь Флеминг өөрөө ингэж зохиож зурсан юм байна л та. Тэгээд романыг уншигчид маш халуун тутмаар хүлээж авсан. За эрэлт ихтэй байснаас 3 удаа дахиж хэвлэгдсэн юм байна. Энэ ганцхан ихний роман нь. За тэгээ Бонд болохоор дайн танилцсан бүх тагнуулж командлагчдаас бүрдсэн нийлмэл дүр юм шүү гэж өөрөө хэлсэн байлээ. Тэгээд хамгийн гол нь түүний нөгөө шүтэн болсон ах Петр Флемингээс нилээн юм их санаа авсан гэж өөрөө хэлсэн байсан. За Флеминг Джеймс Бондын зан чанарт ингээ өөрийн хувийн зуршлуудаа айгүйх шингээсэн байт юм байна гинэ. За жишээлбэл гольф тоглох айгуу дуртай. Бүсгүйч дуртай. Тэгээ ер нь нэг тийм царайлаг мөртлөнгөөсөө цаанаа хүүтэн дүр төрхийг илэрхийлэхийг амар хүссэн. Өөрөө амьдрал дээрээ ч гэсэн ер нь тийм шиг байгаа. Багасаа л нэг тийм охид хүүхднүүдтэй орооцолтод яваад байдаг. Тэгээ тэгсэн мөртлөнгөөсөө ингээд нэг юм явж яваад нөгөө муу эмгтээтэй очирчдаг гэх юм уу? Эсвэл нөгөө хайр дурлалын тал дээр аюу азгүйч гэх юм уу тий харамсалтайгаар нөгөө хайртай эмэгтэйгээ алдсан гэдэг гэх мэтчлээ. Гольф тоглох өөр аюу дуртай. Тэгээд Джеймс Бондууд ер нь бол гольф тоглох дуртай. Жишээлбэл дахиад нэг жишээ гэх юм бол өндөгтэй амлалтанд аюу дуртай юм гинэ. Тэрийг кинон дээр харуулдаг гэж энэ мөрөөдөө тоглох дуртай, үнэртэнд дуртай. Яг нэг нөгөө ахуйн хэрэглээнд хэрэгэлдэг брэндүүд нь ерөөсөө яг Флемингийн хувийн ийм зуршлууд идэв гинэ. Жохон нэг тийм тансагдуу хэрэглээтэй. Тий. Яг амьдрал дээр бол тагнуулч одоо ямар байдаг янз янз л байдаг байх л та. Гэхдээ лав ийм тансаг нэг царайлаг байхгүй болох те. Хүмүүсийн анхаарал татвал те. Яг үнэ. Casino Royale гэдэг ном нь хэвлэгдсэний дараа Флеминг жил бүрийн амралтаараа нөгөө нэг Ямакито байгаа Golden Eye гэдэг
хөвгчөндөө очиод ерөөсөө шинэ ингээд түүхүүдийг бичдэг болсон. Ингээд жилтэл нэгийг хичээл ингээд. Тэгээ 1953 оноос 1966 оны хооронд нийтдээ 12 роман, 2 богино өгүүлгийн төвөөр хэвлэгдсэн байт юм байна. Тэгээ хамгийн сүүлийн 2 ном нь нас орсныхан дараа нийтлэгдсэн юм. За тэгээ нас орчаад өөрөө энэ романа нөгөө юу яаж редакторлаж чадаагүй гэдэг утгаараа шүүмжлэгчид юу гэж үздэг вэ гэхээр ер нь л өөрөө редакторлаг учраас хамгийн муу романууд нь болсон гэж үздэг юм билээ л дээ. За түүний өхөлтэй холбоотой гэдэг юм бол амьдралынхаа туршид тийм нөгөө арх тамхи хэтрүүлж хэрглэж исэн юм хүн. Тэгээ зүрхний шигдээс гэдэг өвчнөөр шаналж исэн юм байна л та. Тэгээ 1961 онд 53 наснда анхны зүрхний шигдээсээр өвдөөд эрүүл мэнд нэрс муудаж эхэлсэн чинь 64 оны 8 дугаар сарын 11-нд яг ингээд зочид буудалд байрлаж байхдаа гольфийн клубт үдийн цог бариад тэгээ оройн ингээд буудалд найзуудтайгаа хоол идээд ингээд жоох уус юм байна л та. Тэгээ энэ өдөр хитрхийн нөгөө ачаалтай өнгөрсөн учраас оройн хоолны дараа дахин зүрхний шигдээс болоод ухаан алдаад унсан. Тэгээ ийхүү Ян Флеминг 1964 оны 8 дугаар сарын 12-ны өглөө тэгээд яг энэ үед хүү Каспер нь 12 наст хүрч исэн юм байна. Тэгээд өөрөө 56 наснда таалт өгсөн байгаа юм л та. Тэгээд түүний хэлсэн сүүлчийн үг нь болохоор яг ингээд төргөн тусламжийнхаа ирээд аваад явж байгаа штэ. Тэгсэн чинь төргөн тусламжийн жолооч нарт хандаад уучлалгүйсэн гинэ. Яасан гэдгсэн чи та нарыг ийм төвхтэй байдалд оруулсан намайг уучлаарай. Энэ замын төвжил донд яаж та нар ингэж хурдан явж чаддсан бэ гэж хамгийн сүүлийн үгээ хэлсэн байт юм билээ. Тэгээд бас өмнө юу гэж хэлжсэн гэхээр өөр нөгөө найзуудаа ингэж хэлжсэн билээ. Би өөрөө ч гэсэн бончиг эрт өөхөх хувь тавилантай хүн гэж хэлжсэн билээ. Тэгээд 56 нас гэдэг бол ер нь бол сайхан идэр залуу наснда л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм байна. Тийм тэгээд нөгөө Ан Онел гэдэг эмэгтэйтэйгээ гэрлээд нэг хүүхэдтэй болсон. Тэгээ харамсалтайгаар хүүн 23 наснда масууруулах бодис хэтрүүлж хэрэглээд амиа алдсан байт юм билээ. Тэгээ аавынх нь хажууд хүүг нь оршуулсан гэсэн. Бондын зохиолуудаас бас их ярианы сэдв болдог нэг нь Bond Girl буюу одоо Бондд эмэгтэй нөгөө дүрийг гаргаж байгаа хин гаргах вэ гэдэг нь бас бүүн яриа болд юм билээ шүү дээ. Тэгээд энд бүр аль биесны юм жигсаалтууд бас их байдаг юм билээ. Одоо жишээ нь Бондын хамгийн царайлаг Бонд Girl хэн бэ гэдэг. Би буруу санаагүй бол Моника Белучи эсвэл нөгөө юун дээр тоглодог. Моника Белучи тоглосон тийм тоглосон. Тэгэхээр чинь хамгийн тийм тухайн цагийн хамгийн гайхамшигтай үзэсгэлэнтэй бүсгүүчүүдээр Бонд тоглолтог болж таараад байгаа байхгүй тий. Тийм энэ Бонд тоглохын төлөө бүр үнэхээр эмэгтэй юм юуны жүжигчдүүд бол зүгээр алаа болд юм билээ шүү дээ. Харин тийм нэр төрийн хэрэг юм билээ. Тэгээд яг одоогийн би харж байгаа Google-оор бол West Berlin гэдэг энэ жүжигчин нэгт бичигдэж байна. За дараа нь Honey Rider тэгээд Татьяна Романова гэдээ бас ийм бас дүр гаргаж ирсэн юм байна. Дээр үеийн Бонд юм шиг байна энэ 57 оных гинэ. Зөв. За хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Жигүүр Гранд группийг хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden хамтран ажиллаж байна. За 36 жилийн туршлагатай. Тэгэд Монголын барилгын салбарын тэргүүлэгч төсөл гэж хэлж болно. За Улаанбаатар хотын зүүн бүсэд Баянзүрх дүүрэг одоо энэ Нохойдоо хөшөөний урд Чулуун овны баруун талд нэг босч байгаа ийм том бүтээн байгуулалт. За энэ бас их байршлын хувьд бол үнэхээр сайн байршил гэж хэлж болно. За яг энэ одоо юуны нарны зам болон төв замын баал зурт дээр нь байгаа болохоор ийш тийшээ гарах дайрхан ач холбогдолтой байршил дээрс нь чинь одоо ойр хавьд нь үзэмж урагшаа харангууд ерөөсөө өөр барилга баригдахгүй юм байлээ. Тэгэхээр үзэмжийн хувьд шууд одоо богд уулгаа хараад сайхан байж болно. За яг хотлогоор игвэл хашилвал хашаа орчих боломжтой, сургууль соёлтонтой ойрхон. За дээрс нь надад миний хувьд бол хамгийн чухал нь одоо энэ өрөөний сонголтууд бас их чухал. Жижиг өрөөний сонголттой байх тусмаа л би сайн гэж боддог байхгүй юу. За тэгээд нэгдүгürt шинээр одоо байр авах гэж байгаа хүмүүст бол шууд ингээд том метр квадрат бол хэцүү. Тэгэхэд нэг өрөөний сонголттой 30 метр квадратын за 2 өрөө 3 өрөө гэсэн юм сонголтуудтай гайхамшигтай төсөл байна. Тэгээ өрөөний зохион байгуулалт маш сайтай учраас ашиггүй талбай гэж байхгүй. Энэ нь хамгийн гоё. 30.5 м квадрат байсан ч гэсэндээ таныг маш гоё тухтай амьдруулах болно гэж хэлж илээ. За тэгээд бас нэг гоё давуу тал нь юу юм бэ гэхээр нөгөө энэ төслийн хүрээнд оршин суугчдынхаа боловсролын хэрэгцээг хангах зорилгоор шаардлагатай дэд бүтцийг нэг хэсэг болон одоо ерөнхий боловсролын сургууль хүүхдийн цэцэрлэгийг цогцлбороор ингээд төлөвлөсөн байгаа юм лээ. Тэгээ үе шаттайгаар барьж байгуулахар шийдсэн гэсэн. Тэгэхээр бид нэр гэртээгээ хайшаал гарнуул замтайгаа хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нөхч нь энэ бол хамгийн гоё давуу тал шүү дээ тийм ээ ойрхон байна гэдэг чинь.
За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7777 тэг 784 гэсэн борлуулалтын албаны дугаараас авнаа. 7777 тэг 784 байршлын хувьд дахиад хэлье. Баянзүрх дүүргийн 37-оор хороо Чулууваа Нохото хөшөөний урд 3000 айлын газар чөлөөлж байгаад айгүй том төсөл баригдаж байгаа юм билэ. За Facebook-ээс New Life Garden гээд гэрэлэрч бичсэн латинаар бичсэн албан ёсны хуудас нь гарч ирээд мэдээллийг авах боломжтой. За манай нэвтрүүлэгтээ Жигүүр Grand Group-ийг хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлж шин дараагийн булангараа бүгдээрээ 5 сарын 28-нд дэлхийн түүхэнд ямар онцгой үйл явдал болж исэн бэ тухай ярина. Тэр энэ удаа өнөөдөр бүгдээрээ Канад руу очих нь 1934 оны Канад руу очино. 1934 оны Канад 5 сарын 28-нд Канадад Диони эгч дүүс төрж исэн байна. За анх удаа түүхэндээ 5 ихэр эгч дүүс 9 мэнд төрж исэн ийм тохиолдол болж исэн байна. За ер нь бол ихрүүд хамгийн олон амьд төрсэн гэх юм эрүүл төрсэн ихрүүд 7 болтлоо сүүлд бол томорсон юм байна. Олон болсон юм байна. Одоо 1997 онд Маккей энэ 7 хүүхд төрж исэн юм байна. 1997 онд Америкт. Гэхдээ бүгдээр 1934 оны тухай ярьж байгаа. За 1997-34 оны хооронд бол асар том зөрүү байгаа. Яг гэвэл энэхүү хооронд амгаах ухаан үнэхээр хурцтай хөгжсөн, сайн төрөх боломж бол хамаагүй дээрсэн. 34 оны тухайд бол яг 5 хүүхд төрнө гэдэг өөрөө гайхамшиг. За нэгдүгээрт хоёрдугаарт амьд 9 минут төрнө гэдэг өөр гайхамшиг. Тийм шүү дээ. Эмнэлгийн чанар чинь тухайн үед ямар байлаа тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ ерөөсөө л 5 ихэр төрөнгүүтэл дэлхийн сенсац болсон гэж хэлж болно. Хүн болгон бүр ангаахад олонний танил болсон. За ерөө төрөөд 5 ихэр хүүхд төрлөө гэд мэдээд цацагдмагц эхний 7 хоногт 3000 захиа баяр хүрсэн захиа хүмүүсийн олсон баг. Тэр өөрөөр хэлбэл хүн болгон энэ хүмүүсийн анхаарлын төвд орсон гэж хэлж болно л да. За энэ Диони ихч дүүс бол ууг нь бол юунаас эрт төрсөн. Төрөх ёстой цагаас 2 сарын өмнө төрсөн буюу бүгд тус бүртээ 1.4 кг төрсэн юм билээ. Ямар том юм бэ? Том байна уу те? Ихрүүдийн 1.4. 1.4. Өө сая нэг гэсэн үү? Мэдгүй би тэгээс сонсч юу яаж нэг юм болчлоо. Тус бүртээ 4.1 л. Тийм жижиг юм. Эрт төрсөн. Тэгээд дотоо төрсөн гэх юм уу? За тэгээд 1.4 кг. Гэхдээ бүгд амжилттай 9 минут төрсөн. Тэгээд Анет, Эмили, Ивон, Сесил, Мари гэдэг энэ 5 ихэр бас онцгой. Энэ ихрүүд чинь хоорондоо нэг эсих өөр эсих гэж тийм эднээс бүгдээр хоорондоо маш адилхан нэг эсих гэж явдаг юм 5 ихэр төржсэн ба. Өөрийг нь хувилцсан юм шиг 4 хүн хажууд байхаар яг ямар санагддаг бол. Харин тийм. За энэ 5 би бас ерөөсөө ингэ сонин санагдал байгаа юм да. Ихэр ер нь хүүхэд өсгөнө гэдэг чинь нэг хүүхэд өсгөхд бас чангастай. Тэгэхэд ихэр нэгэнгүүд ингэ төсөөлөгдөж дийлдэг байхгүй. 5 ихэр дөрнө гэдэг чинь бүр ерөөсөө миний санаанд бол үнэхээр багтахгүй байна. Манай нагцыг чи яг нөгөө 2 ихэр төрүүлж исэн. Тэгэхэд би оюутан байж тараад игчдэр очдөг гэсэн бохоо. 2 ихрийг тээхэд л манай игч бүрстэ үнэхээр амар хэцүү ядралттай амар хэцүү дийжсэн. Амар том гизэн бүр амар том болсон. Тэгээд би хараад бүр ихэр хүүхдүүдээс тээгч бас чанга юм байна да гэж бодож байсан. Сув дундрах ихрүүд ер нь дандаа хугацаанаас өмнө төрдөг гэсэн байх шүү. Тийм. Тэгээ ер нь бол 1.4 гэдэг багтаал орж ийн. Өөрөөр ер нь бол дунджаар нэг за дотоод төрлөө гэхэд нэг 1.6-аас 1.8 л дэвшүүлнэ шүү дээ. За одоо яг манай найрлагч гэлсэн шүү дээ. Зургуудыг нөгж байна. Нөгөө 5 ихрийн. За энэ 5 ихрийн түүх бол арай өөр зүйлээр алдартай гэх юм уу? Арай өөр тийм харамсалтай мэд түүхтэй. За яагаад вэ гэд. За энэ 5 ядуу гэр бүлээс гаралтай. За ийхүү 5 эрүүл төрсэн хүүхэд ийм дэлхийн сенсац болсон учраас Канадын засгийн газар энэ хүүхдүүдийг асран халамжлах хэргийг засгийн газар авсан. Засгийн газар авсан. Улсын юу гэх юм хүүхдүүд гэж үзээд улсын өмч гэх юм уу public ward гэж нэрлэдэг юм л да улсын хүүхдүүд гэж үзээд энэ бол чухал үндэсний манай улсын хувьд бол чухал өмч гэх юм уу хүмүүс гэж үзээд засгийн газар хамгаалтанд авсан. За тэг яасан бэхээр Queensland гэдэг нэртэй ийм төрөх газрыг нь эднээс ийм хөгжүүлээд бариад илүү том юм асран хамгаалах төв болсон. Гэтэ яг үнэндээ шүү дээ асран хамгаалах төв байгаагүй. Энэ бол хүмүүс хэлэхдээ амьтны хүрээлэн байсан юм а гэж ярьдаг.
Өөрөөр хэлбэл Канадын засгийн газар ийм их анхаарал татсныг ашиглаад хүмүүс бас үзэг энэ яаж төрж байгаа гэдгийг одоо үзүүлэх гээд баг энэ амьтны хүрээлэн шиг энэ охтуудыг үсгсэн байгаа юм. Хүмүүс цагта за Канадын хамгийн олон аялал жуулчлалт татдаг газар Ниагарагийн хүрхрээ гэж яддаг. Цагта Ниагарагийн хүрхрээс олон хүмүүс үздэг байсан. Ажиж үздэг гэсэн энэ хүүхдүүд. Тухайн үед л дэлхийд даяарсан сацсан юм л да. Дэлхийн өнцөг болон бүрээс энэ 5 хүүхд ихэр хүүхд байдгийг үзгээд бүр зорж ирдэг байсан маа. Ийм болтлоо дэлхийн тухайн үед анхаарлын төвд байсан. За ингээд нийтдээ 35-аас 43 онд 3 сая жуулчин татсан гэж байна. 3 сая. Тэгээд болоогүй. Компаниуд одоо энэ анхаарлын төвд нэгэнд орсон. Одоо тухайн үеийн бас инфлюенсерүүд дээ шүү дээ. Тухайн үеийн анхаарлалд орсон учраас янз янзын одоо зар сурталчилгааны гэрээнүүд байгуулсан. Энэ одоо 5 охиноор янз янзын гэрээ реклам тоглосон. Эднүүд чи кинонд тоглож ирсэн байлээ. Хэд хэдэн кинонд тоглосон. Ер нь өөрөөр хэлбэл тухайн үеийн л бүр ингээл хүн болгоны яриа болж ирсэн байгаа. Эднүс уг нь Канадын Онтариогийн засгийн газар хэдэн сая доллар энэ охтуудаар олсон гэж үздэг. Орлого олсон бүр энэ охтуудаар үзүүлээд за нэгдүгээр амьтны хүрээлэн шиг орхотоо мөнгө төлж орж үзэж байгаа. Дээрэс нь зар сурталчилгааны гэрээнүүд гих мэтэр за тэгээд аялал жуулчлалыг татснараа хэдэн сая доллар олсон боломж аль нь ч охтуудад очиагүй. Эднэст очиагүй. Дээрэс нь болоогүй ээж аваас нь салгачж байгаа штэ. Ээж автай нь ердөө 9 нас эдэн охтууд 9 нас хүрэхэд нь буцааж уулзуулсан байгаа. Буцаад одоо ээж авд нь одоо асран хамгаалах одоо эрхийг өгсөн гэх юм уу. Гэхдээ 9 настай бүгдээр ингэ бодъё л доо. Төрхөөсөө л өөр ингээл янз янзын совлогч олон хүмүүсд өсгүүлсэн. Тэгснэ 9 настай энэ танаа ээж аав гэж ачингууд гэж ах эвгүй үстэй. Аль хэдийн тэр ингээд өөр хүүхдүүд өөр аав ээж шиг өөр хүн шиг болцсон ийм байдалтай харилцааны хувьд бол маш хэцүүсэн. Бас болоогүй. Эднүсээр мөнгө хийж болох юм байна гэдэг аав нь олчингуудаа охтуудаараа үргэлжлүүлээд мөнгө хийсэн. Оо яасан бохоо. Алдарт гарсан учраас. За ингээд ер нь их тийм бас юу гэх юм засгийн газар иймэрхүү одоо сургамж болох гэх юм уу хүмүүс ихэд анхаарлын төвд байх аюултай гэдэг сургамжлах юм үйл явдал энэ Дионы ихч дүүст тохиолдож исэн юм байлээ. За одоо ингээд янз янзын юунууд дээр гарсан байгаа зү лайф гэдэг одоо сэтгүүлийн нүүрэн дээр идээс гарч исэн. Тэгээ хуцаа солиол янз бүрийн өөр юмнуудад тоглож үзүүлэн шиг тийм үзүүлэн шиг ингээ амьдэрсэн байгаа байхгүй. За тэгээд Эмил хүүхэлтэй юм шүү. Харин тийм. Эмил 1954 онд 20 наснда нас орж исэн билээ. Мари 1970 онд 35 нас орж исэн. За энэ 3 одоо ихч дүүс нь амьд үлдсэн. Хожимо 1990 онд Онтариогийн засгийн газрыг шүүхсэн байдаг. Одоо биднэрээр мөнгө олсон. Энийг бид нар өгөөгүй гэж шүүхтэд шүүхтээ ялаад 4 сая Канада долларыг нөхөн олгоор авсан байт юм байлээ. 2 нэртнээс орчдөг хайр юм да тий. За тэгээд хүнийг бас ингээд яг амьтны хүрээлэн шиг байлгаж болдог хүн бас яг ингээд сэтгэхээрээ бас хачин сэтгэж болдгийг харуулж байгаа солиотой юм шиг байна тий. Гэтэ яг ингээд одоо л нөгөө хүний эрхийн мэдрэмж хөгжсөн бид нар ийм орчинд амьдарч байгаа яг ингээд 1900 он гараал нэг 1920-30-ад онд юу ямар амар байсан юм бэ гэдгийг иймэрхүү түүхэд харуулах юм тий. Харин тэгээд нөгөө талаар миний хүүхдийг одоо чинь уус өмч таав юу өсөв гэж. Тэгээ дээрэс нь 9 нас хүртэл уулзаагүй байж нэ гівгэн одоо танаа хүүхдүүдгээ аваад ирэх юм бол энэ хүмүүсийн чинь хооронд ямар их нөгөө нэг юм 9 жил гэдэг чинь урт хугацаа штэ. Бас л ингээд багахгүй ийм хангал цав үүссэн байгаа штэ ер нь бол тий. Гэтэл яаж 9 настай хүүхдүүдийг одоо ингээд аав ээж дээр аваач тэгээд одоо ингээд аав ээжтэйгээ сайхан байг. Ер нь л буцаж ингэж яг нэг гэр бүл шиг болох аюу хуудгалах тий. Эднээс хоорондоо муудалцсан. Эднээс бүр харилцаа үнэхээр муусан гэж ярьдаг. Дээрс нь чинь нэг драматай янз янзын асуудлаас драматай л юм шиг байна. Сэтгэл зүйн сэтгэл санааны хувьд бол бас тийм амар байгаагүй гэж бас бичсэн байлээ. Ер нь бол ингээд бас их сонин хачин нөхцөлд үсцгөөцсөн болохоор тэрнээсээ сэтгэл санааны хувьд ч идэж чадаагүй, харилцааны хувьд ч идэж чадахгүй зэрэг том болцсон юм билээ. Бараг эрүүл амьдрах орчин байгаагүй гэж хэлж болохоор л юм биш тий. За ухаан орсон хойно эцэг ихээ гэж хөлийн зөвшөөрөх хэцүү штэй гэж бичсэн байна. Манай нэг сонсогч харин тий. За нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ Монс хүнсийн увдст өтгөрүүлсэн барагшин хамтран ажилласан. За мөн Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдод үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээг үлээн сонсоод 8 цаг 10 минутаас та мэдхүн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.